Сайн байцгаана уу? Төгсөх дэвшиг шалгалтыг их нүүдэл системээр дамжуул авч байгаа тохиолдолд анги удирдсан багш ямар тохиргоог нэн тэргуунд хийсэн байх шаардлагатай видео заавар хичээл хургуулж байна. Юунд түрүүнд анги удирдсан багш төгсөлт дэвшилт хэсгийнхаа шалгалтын үнэлгээ хэсэг рүү орно. Үүн дээр SSS татагдаж орж ирсэн шалгалтын тоогод харагдах ба хэрвээ танд ямар ч шалгалтын нэр харагдахгүй байвал та сургалтын менежертэй хэлж шалгалтын тооёыг заавал татуулна. Ингээд их нүүдэл системээр дамжин авагдах шалгалт эхлэхээс өмнө анги удирдсан багш заавал сонгон судлах хичээлдээр тухайн сурагчдыг тохируулж өгнө. Заавал өгөх шалгалтанд анги бүлгийн хүүхдүүд бол автоматар ороод ирсэн байгаа. Харин сонгон өгөх шалгалтыг тухайн хүүхдийн сонголтын дагуу анги удирдсан багш тохируулж өгснөөр системээр шалгалт явагдахад автоматар дүүн нь орж ирэх боломжтой. Жишээлх юм бол би англи хэл дээр үг тохируулъя гэвэл саяны нэмэлт тэмдэгтээ ногоон товчон дээр дараад за англи хэлээр шалгалт өгөх хүүхдүүдээ сонгож болно. Эсвэл англи хэлээр нэг шалгалт өгөх бол бүх хүүхдүүдийг сонгож өгөх боломжтой. Ингээд бүртгэх товч дарсны дараагаар тухайн шалгалтын дээр хүүхдүүдийн нэр орж ирэх ба яг тэр хүүхдүүдэд системээр авч байгаа багшийн үүсгэсэн шалгалт харагдана. Мөн үнэлгээ нь автоматарын шалгалтуудад бүртгэсэн төлбөр орж ирнэ гэдгийг анхаараарай. Хэрвээ бүлгийн нэг суралцагч шалгалтанд оролцох боломжгүй байх юм бол жилийн эцсийн үнэлгээг нь анги удирдсан багш үнэлгээ хэсэг рүү ороод гараар оруулж өгөх боломжтой. Ингэхдээ та чөлөөлөгдсөн гэдэг төлбөрийг тухайн хүүхдээр сонгож өгөөд үнэлгээг нь ард нь оруулаад үнэлгээ эхлээд хадгалан дараа сургалтын менежер рүү илгээж өгнө.